Яг манайхан өчийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ийн их үтчийн хөтөлбөр эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2026 оны 3 дугаар сарын 5-ны пүрэв гараг. Улаанбаатар хотод яг одоо 22 цаг 10 минут болсон байна. Та бүхэнд хэнд ч битгий хэлээрээ ураатай унтлагын өрөө нэвтрүүлгийн цоошин хөтөлбөрийг хүргэхээр 2 дугаар студиэс орой үндсэн цагийн хөтлөгч Халиука болон хөтлөгч Уугнаа найруулагчаар Эрдэнэ мөнхөх бид гурав ажиллаж байна. За. Орой минь төргий. Чимдээ. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагч байгууллагаар сайхан мөчүүдийг сайн дарстай Альпака болон яг л хайр шиг маскулан оролцож байна. За баярлалаа. За баярлалаа. За хөтлөгч Уугнаа маань болохоор одоо миний хоолойг эдгэртэл энэ 7 хоногийн турш бас ингээд туслах хөтлөгчөөр ирээд одоо та бүхэнд сайхан яриаг хүргэхээр орж ирсэн болсон байна. Тэгэхээр маш их баярлалаа. За баярлалаа. Өдөө сараа сууж байгаа бүсгүй минь одоо хоолойны асуудалтай тэгээд нэг ганцаараа эфир дээр суудаг болохоор бас хань болоод байж ивэл гэж бодоод тийм ээ. Тэгээ ямар ч бас одоо маргааш 5 дахь өдөр өнөө маргааштай байх юм байна. Тэгээд нэгтгэхээс одоо эрүүл бие царуул ухаан оршин гэдэг шиг тэгээд сайхан сууж явах байлгүй дээ тий. Яг зээл сайхан хоолойтойгоо. За. Нэвтрүүлэг маань мэдээж 21-с дээш насныхан зориулсан учраас таны хажууд магадгүй 21 нас хүрээгүй хүн хамт сонсож байгаа сувгаас алхаж зөвлөж байгаа. За өнөөдөр унтлагынхаа өрөөний гэрлийг бүдгэрүүлж байгаад насанд хүрэгчдэд тохиолддог тулгамдсан асуудлуудын талаар ярилцах болно. Энэ нэвтрүүлгийн хүрээнд хөтлөгч одоо бид хоёр хөтлөгч маань болохоор одоо хий нэгэн зөвлөгөө өгөхгүй харин таны сайн сонсогч ярилцагч байхыг хичээнэ. Тэгээ мөн холбогдож байгаа хүмүүс маань ч гэсэн хий нэгэнд зөвлөгөө өгөхгүйгээр өөр тулгамдаад байгаа асуудлын талаар ярилцаарай. За тэгэд мэдээж хоёр захиатай байгаа тийм ээ. За ингээд манай радиогийн нөгөө түрүүн хэлсэн хаягаар орж исэн загтлуудыг уншиж танилцуулдаг байгаа тийм ээ. Тэгэхээр бид хоёр нэг загтал уншин тэгээд энэ эрэгтэй хүнээс бас эмэгтэй хүнээс ирсэн байна. Тэгэхээр эрэгтэй загтлыг би уншаад эмэгтэйг нь Халиука маань унших бах. Хамгийн гол нь энэ загтлын дараа энэ асуудал үнэхээр энэ нийгэмд бол хүний амьдралд тулгараад байдаг асуудлууд юм байна. Тэгэхээр энэ тулгарж байгаа хүмүүс асуудлаас хэрхэн одоо харилцаа холбоогоо хөрөхгүй асуудлаа шийдэж чадаж байна. Бусаддаа одоо анхаарал хавлах юм юу гэдэг. Гэтэ хит зөвлөл хүний амьдрал орохдоо биш тийм ээ. Зөвхөн өөрт юу тохиолж исэн тэр үед ямар хуу байдлаар ингэж одоо асуудлаа шийдэж исэн бай гэдэг дээр хүн болгонд яриад байх боломжгүй ийм л нэвтрүүлгийн цаг шүү дээ. Тэгэхээр хүнд очиод ярьдаг бас л хүний зовлонгийн асуудал байдаг. Өөртөө хадгалаад өөрөө дотроо шаналаад явж идэг тийм. Тэгэхээр энийг бас нээж ярилцах ийм сэтгэлээ онгойлгоч байдаг юм уу? Ийм боломжийг олгох зорилготой байна. Яг тэгэхээр хоёулаа эхлээд хоёр захиагаа уншичаад тэгээ мэдээж утсаа нэ. Тэгэхээр холбогдож орж иж байгаа сонсогчд маань ерөөсөө санаа зовлтгүй бас тайвнаар мөн одоо нээлттэйгээр өөрийгөө илэрхийлээрээ яагаад гэвэл бид нар таны залгаж байгаа тий утасны дугаарыг одоо нэрлэж гаргахгүй утасны дугаар зарлахгүй байгаа. Дээрээс нь хоолойг нь өөрчилж өгөх учраас ерөөсөө санаа зовлтгүй. Тэг ярьж байгаа хүний хоолой өөрчлөгчвөл би ямар сонин сонсогдоод байна гэж болохгүй. Эндээс бол хүүний аюулгүй нууцлалын зэрэг одоо бүхэл юмыг хангахыг хичээгээд эндээс хоолойг нь автоматар өөрчилсөн тохиолдолтой байгаа шүү гэдгийг бас хэлэхэд зөв баха. Тэгвэл хүмүүс маань бас санаа зовхгүй холбогдож дотроо онгоолгож зовлон жаргалаа бас харилцсан одоо ярилцах юм боломж нь бүрдэх юм аа л гэж бодсон юм. За захиагаа танилцуулъя. За тэгье. Сайн байна уу? Танай радиогийн хамт олонд энэ шуудан очих өдрийн мэндийг хүргэе. Би одоо 50 төгөж байгаа юм л да. Эхнэр ба надаас нэг ихч. Бид хоёр дэр нэгтгэхэд хэдийн 20 гаруй жил болж. Бидний амьдрал хэвийн сайхан л байна. Хүүхдүүд сайн боловсрол эзэмшиж, тусдаа гарах нь гарч, бидний жижигхэн бизнес хөөрхөн биднийг л болгочихно. Жилдээ нэг халуун орон яваад амарчихна. Ерөнхийдөө бол амьдралдаа сэтгэл хангалуун л та. Гэхдээ нэг асуудал байгаа нь сүүлийн 2-3 жил намайг үнэхээр зовоож байна. Эхнэр маань бараг 2022 оноос хойш бараг намайг өөртөө ойрт болсонгүй. Би чинь эр хүн болохоор их үсэж байж ядах үе зөндөл гарна. Тэр болгонд очиод тэврээд үнсээд нялурах гэхээр за цаашаа би хүсэхгүй байна гэдэг. Нөгөө цэвэршилт гэдэг нь ингээд ичгдэг юм болов уу? Эсвэл намайг хараад хайрлаж хүсэмжлэхээ болчихсон юм уу? Үнэхээр бүр хайргүй болцсон юм уу? Ийм л бодлууд намайг сүүлийн үе зовоох боллоо. Тэгээд
Ирэх үеийн болохоор хүслээ дарж явах үнэхээр хэцүү. Эхэндээ насан туршидын кино үзэж нууцхан өөрийгөө хангадаг байлаа. Гэхдээ өөрийгөө болгох нь тухайн үедээ л арга цагаад өнгөрөх арга шүү дээ. Удах тусмал улам хэцүү болж байлаа. Эмэгтэй хүн хүсэмжлэн хайна. Тэр болгонд л эхнэрийг өдөхөд өөдөөс нь үргэхгүй. Би уг нь эхнэртэй хайртай л та. Гэхдээ ингэж явсаар өөрөөсөө дүү бүсгүүчүүдтэй уулзаж эхэлсэн юм. Тэдэнд бол сэтгэл алтраагүй. Зүгээр л дотн харилцаанд орох ёстой байсан тэр хэрэгцээг л хангадаг гэсэн үг. Би энэ явдалд өөрийгөө нэг их зөвтөхгүй. Гэхдээ эхнэр маань ойртуулахгүй байсан болохоор үнэхээр өөр арга олдоогүй юм. Ингээд жил гарна л янз бүрийн хүмүүстэй уулзаж урьж ярьж өөрийнхөө асуудлыг шийдээд эхнэрээ ч зовоохгүй дайжгүй л явлаа. Харин нэг өдөр эхнэр маань эхнээс нь мэдээд эхэллээ. Надад уурлж, намайг хуурлаа, залуу хүүхдүүдтэй явуулдлаа. Чамаас сална гэд бөөн уур. Гэхдээ энэ бүхэн анх өөрөөс нь болсон гэдгийг хэлж чадаагүй. Энэ бүхэн чамаас болж эхэлсэн шүү дээ гэж хэлэх зориг хүрээгүй юм. Уучлаарай хайраа. Дахиж ингэхгүй л гэлээ. Ингээд л амьдрал минь хуучны хэцүү байдалтай орж 4-5 сар боллоо. Эмэгтэй хүн болгон ингээд 50 насны иргэн дээр над ирэхээрээ бэлгийн сонирхолгүй болчдөг юм уу? Эсвэл миний мэдэхгүй өөр ямар нэгэн зүйл байгаа болов уу? Гэсэн ийм цагт л ирч. За. Тэгэхээр бас л ер нь бол энэ хүнд ч гэлтгүү иймэрхүү зүйл тохиолдоод байж байгаа гэр бүл үүд хасууд маш их байгаа шүү дээ, тийм ээ. Байлгүй яах вэ? Тэгээд ерөнхийдөө энэ гэр бүлийн харилцаа чинь хоёр том үндсэн суурьтай шүү дээ. Хайр сэтгэл дээрээс нь бие физиологийн зохицолтлогоо тий. Яг Харилцаа хамаарал гэдэг нэг юм байгаа шүү дээ. Тэгээд 20 хэдэн жил хамтдаа байгаад ингээд хоёр бинэ гэдэг ингээд явчихсан хүмүүс яг энэ насныхаа яг ирэн дээрээ ирэмгэн дээрээ ингээд ирэхээрээ юунаас болж байгаа яаж чадаагааг ингээд ярьж ойлголцохгүй болохоор ийм асуудал аль талдаа шаналгаа үүсгээ. Тэгээд дээрээс нь гэр бүл салд сарнах. Гэр бүлийн нөгөө тайван бат бөх амар молон байдлыг эвдэгдэх энэ байдал бол одоо хүсээгүйгээр оруулж байгаа байхгүй тий. За хоёлаа ингээд цагтлууд унш танилцуулчаад тэгээд сонсогчдод холбогдвол ярилцсан холбогдохгүй тэр хооронд хоёлаа бас цагтлаа задлаад бас санал бодлоо солилцчихл бай тийм ээ. За тэгээ. За эхлээд хоёлаа ямар тааш нэг хамтран ажиллагч байгуулгаад тэгээ. За. Сайхан мөчүүдийг сайхан дарстай альпака. За, альпака дарс нь дэлхийн шилдэг 20 дарс үйлдвэрлэгч орны нэг болох Чилийн номер 1 дарсны брэнд юм байна. За, Чилийн дарсны салбарт экспорт борлуулалтаараа тэргүүлэгчдийн нэг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр дан ганц Чилдээ гэлтгүү дэлхийн олон орны зах зээлд маш их эрэлттэй байдаг дарс юм биш үү? За, Чилийн газар зүүн онцлог нь өөрөөхөө тэр нөгөө тухайн байршлын нутгийн засгийн онцлогтойгоо холбоотойгоор Аандын нурууны цас дөрглөөс хайлж буусан эрдэс баягаар эрдэсчээд тунгалагдсан ус байгаа шүү дээ, тийм. Энэ одоо усны үзмийн талбайг ингэж тэтгэж жимсний амтыг илүү тод тийм орцсон одоо тийм байгалийн өгтгүүнүүдийн цэвэр болгож өгснөөрөө энэ альпака дарсыг чанартай юм онцлогтой болгож чаддаг гинэ. За түүнчлэн номхон далайн сэрүүн салхин өдрийн халуун шөнийн сэрүүнийг төгс тэнцвэрж өөлж ус үзмийн байгалийн хүчлэгийг нь хадгалж өгдөг гинэ. Ийхүү байгаль цаг уурын хосгүй зохицол нь жимсний тод амт зөөлөн бүтэц тэнцвэртэй хүчлэг бүхий дарсыг бүтээгч өгдгөрөө бас гайхалтай юм байна л да. За тэгээд альпака дарсууд нь хаагуур заргаж байгаа гэхээр бүхэл нэрийн сүлжээ дэлгүүрүүдээр хүнсний дэлгүүрүүдээр хавталдагдж байгаа юм байна. Мөн бусдаас юугаараа ялгардаг вэ? Бусад дарснаас гэхээр 100% жимсээрэ гэдгээрээ маш их онцлог дарс байгаа. За дотроо 6 төрөлтэй. За нэг нь улаан кабернет савигнон гэж байгаа. Хоёрт нь мерлот, гуравт нь карменер, дөрөвт нь кабернет савигнон, мерлот хоёрын одоо холимог. За тавт нь болохоор цагаан буюу чардонай, 6-т нь росé гэдэг ийм 6 төрлийн дарс гаргаж байгаа юм байна. За тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлэгтээ хамтран ажилласан сайхан мөчүүдийг сайн дарстай альпаката баярлалаа. Тэгээд энэ чинь одоо удахгүй ч гэж ерөөсөө одоо Мартин 8-ны урамсгал орчихсон шүү дээ. Тий, тэгээд одоо Мартин 8 маань өөрөө бас бүтэн сөөдөр тохиож байгаа. Тэгэхээр өнөө маргааш бол ер нь хөлөөлгүй ихтэй байгаа бох тийм. Тэгэхээр бэлэг сонгохдоо бас яг энэ альпака дарснаас хайртай тэр бүсгүнхээ сонголт таашаалд нь нийцсэн одоо энэ бэлгийг авах юм бол бас их гоё бэлэг болох нь шүү дээ. Араас нь залгуулаад байгаа цэрэг юм байна. Бас дарсуудаг ирчүүд бас их олон бит юм шүү дээ. Тийм эр хүн бас гоё шүү. Тийм шүү лээ. За хоёлаа яг сонсогчтой авчаа дараагийн дуудлага ирж байгаа бол авах юм уу? Тийм. За ороод ирүүл авъя те. За Монголоос залгаж байгаа сонсогчтой байвал 77 77 38 83 гэсэн дугаараар хэрвээ гаднаас холбогдож байвал 77 77 88 30 гэсэн дугаараа нийлээ.
За захаа хоёроо хүргэж явах уу? За тийм. За. Сайн байна уу? Танаа радиогийн за энэ юуг нь авчи тийм ээ. За өөрөө мэдтээ. Авчи та. MJL радио. За өөрөө мэндэ. За үчи мэд. Саний захидлыг ер нь сонслоо. За. За, миний хувьд болохоор бас ер нь тийм байдалтай очирсан. Ер нь уучраад явж байгаа. За. Миний хувьд бол яагаад тийм байдалд орсон гэхээр ажлын ачаал аюу их. За. За нэг нөхөртөө хайргуу майргуугаас болоод энэ төр бол биш. Ажлын ачаал их ядардаг болчтой юм байна. Баснаас явчихсан. Ер нь тиймэрхүү шалтгаан байна да. Тэгээд нөхөр нь одоо өөрөө бас хийдэг ажил хөдөлмөр хийж цалин мөнгө нь хэр хаас бас их аюул шалтгаалдаг баха. Манай хувьд бол нөхөр маань бас сайн нэг хэсэг жоохон дампуураад ажил төрөлх хийхгүй нэг жоохон толгойн нэг хэсэг самуурсан. За. Тэгээд ирэнгүүт чи яа харахгүй бүх ачаа миний нуруунд дээр ирчдэг байхгүй. Тэгэл өстой нөгөө 24 цаг чинь багтаад байна гэдэг шиг л ажиллаж. Хамгийн амьдралаа нуруунд дээр өөрж иж байгаа. За тэгэл тэр нөгөө секс микс асуудал л мартчихсан юм. Тийм юм байгаа. Энэ тэгээд нууц ш бол өөрөө яг хэдийн насны төлөөлөл байгаа байна. Уг нь бол 40. Идэл сайхан нас байна шүү дээ, тийм ээ. Тийм байна. Тэгээд одоо яг таны энэ одоо ажлын ачаал энэ байдлыг гэр бүлийн хүнтэй нь ер нь зөв өнцгөөс нь харж ойлгосноо эсвэл энэс үүдэлтэйгээр бас дараагийн асуудлууд үүсэж гинүү? Тэр асуудлыг бол нөгөө араа тавьдаг асуудлыг манай нөхөр болохоор залуудаа хийсэн. За. Би бас жоо мэдрэлтэн шиг яг амар гой насан дээр нөхрийгөө төвчээд амар хүлээдтэй загнаад. Тийм байна. Тэр үдээс дотрачаагүй тийм даад үлдсэн. Мундаг байна. Айхтар хатуучтай хадамжтай хүмүүс байна. Тийм байна. Гэхдээ бас тэр бас нэг төвдөд авахгүй юм байна. Одоо тэг бодохоор хүн ер нь нэг одоо нэг залуу хүмүүстэй хандаж хэлж байгаас сачаа мөг мэдгүй. Ямар ч гэсэн ямар нэгэн байдлаараа доголдолтой жохон тэр доголдол нь одоо хэвийн хэмжээнд сэтгцэн тийм юм байвал битгий тэгчээрээ одоо тэгээ энэ хүмүүс чинь араа тавьдаг байсан асуудал нь болсон ч ер нь нэг тийм харилцаа амьдралын төлөвшлийн хувьд бол ер нь төлөвшгүй юм шиг нэг тийм угийн л хүний занд нь уганд нь нэг тийм зан байдаг юм шиг амьдрал ер нь нэг жоох идэхгүй ямар нэгэн байдлаар заавал нэг доголдол гарах гэдэг. Та түрүү нөгөө яриандаа дурдлаа. Юу хийж вэ? Хэдэн төгрөний орлоготой байна? Ямар хөө ажил төрөл эрхэлж гин гэдгээс бас их шалтгаалдаг болтоо гэж байна. Энэ ер нь тэрнээс айгүй шалтгаална угаасаа. За. Тэгэхээр түрүүний үн маань бас ажил мэдлэрээс бодохгүй үү? Тэ өөрөө амьдралдаа хэр оролцоод байна? Тэр жижиг бизнесийг яг хэн ихэлж явуулаад байна? Хэн илүү ачаал үрээд байна? Гэдгийг бас бодож үзмээр юм байлаа. Тийм байх нь. Энэ сэтгэл зүй талаасаа байна. Тийм ээ. Гэр бүлийн оролцоо тийм байх нь. Яг. Тэр талаасаа дээрээс нь бие ачаал тэгэл юм шиг юм нөлөөлт юм лээ. Эмэгтэй хүн чинь тэгэл бүх юмыг нуруунд дээр аваад ачаал их тийм бол секс бол зүгээр хинт чамаагүй хэрэггүй л болчихсон юм лээ. Яагаад гэвэл хамгийн нэгдүгээр хүүхдүүд тэгэл нөгөө нэг цөөр ихтэй хангалтна гэдэг юм биш үү? Тийм ээ тийм. Тэмцээ заавал ихлээр тэдрийг амар нэг тавиал тэгэл нөө секс мөхрийг бол хайчдаг юм биш. Одоо миний хувьд бол За. Тэгээ ерөнхийдөө тэгээ нөхөртөөгөө суугаад ярилцаж үзчихэв үү? Ер нь тэгэл байсан. Одоо тэгээ сүлдээ тэгэл яг ойлгоод байна. Тэгэд хайрлаад байна, хайртай гэж хэлтгэлтэй надад. Тэгсэн мөртлөө үйлдэл дээр яг бас яг ойлгоод байгаа юм үнэн хайртай юм уу мэдэхгүй байна. Яг амьдрал дээр бол нэг харагдаад байгаа юм бол байхгүй юу? Тэрнээс биш бол нэг ярих үедээ бол яриад идэх юм байна тийм ээ. Ярих үедээ бол яриад би ч тэгэл бас уурлах үедээ уурлаад тэрэндээ тэгээ сайхан асууж шүү дээ уулнал.
Энэ ачаал чинь стрээдээ нэг өдөр нурж унлаа чи тэгээд нураа унсаа намаа арахгүй гэж уурлаа заримдаа бүр хэтрүүлээ хэлнэ. Одоо энэ таны ярьсан энэ асуудал ер нь шийдэгдсэн үү? Аяга шийтгэл нэг 2-3 жилийнхэн хийрэж байгаа танаас сэргээл ажил төлөлтөд орж байгаа. Зөв. Бас арай стрээдэн за би ч нэрээ гэлтэл эхлээл нөгөө тагаан дотроо шийтгэл үзэн. Тэгээд сүүлдээ ачаалаа үнхээр дэлгэр болол гэрийнхэнт нь хэлж байгаа юм чи гэрийнхэнт нь хэлээл нөгөөд маань яг яаж шухан шиг ярьж ойлгуулсан бол би тэр нарийн сайн мэдгүй л юм та. За ойлголоо. Одоос нэвтрүүлэгт холбогдож энэ өөртөө бас бодож санаж явдаг юга онгоолгоо сайхан ярьсанд маш их баярлалаа танд. Гэр бүлд нь хазж байгаа сайн хүсье. За баярлалаа. Тийм. Тэгэхээр ер нь бол одоо ингээд эхнэр нөхрүүд тохиогоод байгаа одоо бэлгийн сонирхолгүй болсон талаа тийм. Би эндээс бас нэг саяны бүсгүн энэ юундаас их гоё юмыг анзаарлаа. Би түрүү хэлсэн шүү дээ. Хоорондын хайр сэтгэлийн холбоо харилцаа нэгдүгээрт хоёрдугаарт нөө бие сэтгэлийн зохицол би эргэтний зохицолтгоо гэдгсэн шүү дээ. Тэгсэн чинь сая гэр бүл доторх үүрэг нөлөөгөөрөө одоо эрэгтэй нэмэгтэйг хүндлүүлж өөртөө татаж байх тэр орон зайныхаа эзэн болох асуудал гэдэг юм бас яригдчих шүү дээ. За амжилт радио та холбогдлоо. За өчигмэн дөргий. Яраа жоохон тий спикер дээр ярьж гин үү яаж гин давхар сонсогдоод байна. Яриа чинь яг орж ирэхгүй шүү. За. Bluetooth чихвч спикер бүгдийг унтраа гараад байна. Радиогоос. Машиныг хөдөлгөөнтэй холбогдсон. На Bluetooth болохоор чинь энд бажигнаад ерөөсөө юм сонсогддоггүй шүү. Та эсвэл янзалчаад эргээд холбогдох уу? Байна. За тод биш. За одоо зүгээр байна. Сайн. За өчигмэн дөргий. За саяны цаг сонсоод юу гэж бодов? Зарг ёо. Хааний сонсчихгүй. Яг нэг байна. Тий, за. Би ерөнхийдөө нөө загтал уншсан юм байгаа. Тэгээд энэ загтал маань ерөнхийдөө нөгөө хосуудын хоорондын сэтгэл хөрсөн үү, бие нь хөрж хүсхээ байсан уу ч гэдэг юм уу энэ нөгөө бэлгийн амьдрал нь жоохон хөрчөөд холдоод байгаа ийм асуудлууд хүний амьдралд ер нь хэдийн насанд юунаас болж учраад байна. Энэ асуудлын ард ер нь хэрхэн гардаг юм бол гэсэн сэтгэл юм л да. Одоо ингээд би өөрийнхөө талаараа хэлж байгаа. За тэгнь штэ. За. Нэр ус гарахгүй тий. Нэрс хин та хэлэхгүй бол хинч гарахгүй шүү дээ. Таны дуу хоолой энд өөрчлөгдсөн юм аа бас. Тий. Өөрөө ч хүрсэн сонсоод байна л та. Зөв. Ямар ч одоо би нөгөө залуу юм баггүй. Тэгээ одоо эхнэр маань одоо ийм нөгөө хэвчээш уутаа тэгээд одоо би хэлдэг байхгүй. Одоо ингээд яагаад байгаа юм яг юунд дэр бодоод байгаа юм бэ? Яг ихтэй бодоо гэдэг нэг юм лгүй. Хоёулаа нэг чөө одоо дахиад хөөхтэй болоод чийд орой дөхөө хэрэг үгүй. Өөрөө одоо хэдэн насны төлөөлөл лээ? Би одоо нэг 35 таа. Оо залуу. Юу ийд сайхан залуу байна шүү дээ. Эхнэр нь бол одоо үеийн хүн байдаг уу? Танаа эхнэр гэр бүлийн хүн чинь одоо бол үеийн бүсгүй байх уу? Надаас нэг 2 дүүлтэй. Тэгэхээр чин та хоёр чинь бүр сайхан эд халуухан сайхан залуу асууд байна шүү дээ. Тэгээ би дээрээс нөгөө уурж үзээгөө. За. Иймд юм асуудал байхгүй. Бүх зүйлээр нөгөө хараа ингэчээрээ ингээд тэгээ надлаа ингээд хараа ингэнгээрээ тэгээрээ ингээд тэгээд саяхан сарын өмнө нэг сонин ааш гаргаад За ааш гарахтаа ер нь яг яаж ааш гарахтаа нөгөө юу яачихгүй. Яг манай эсэнд чинь би нөгөө өөрөө хөөрэ ажилтдаг юм баггүй. За.
Тийм болгоод ийм ингээл тамнер над картараа ингээд нэгтгэхгүй юу. Тийм даасан дэжин дөрөв өгчээ. Явж байгаа тэгсэн чинь саяхан л нэг санам ааш гаргаал. Тааланко гэл. Инкодику гэдэг маань салах уу сарних уу гэж байгаа юм уу эсвэл өөр ямар нэг юм санал болгоод байгаа юм уу? Одоо нөгөө нэмэх 18 ажил хийяа. За өөртөө Ойртуулахгүй татгалзаад байна гэж юу? Зөв. Одоо яж. Одоо яаж юм гэсэн үү сая? Бид хоёртой ярьж байгаа бол одоо хоолой чинь зүгээр биш Зүгээр үү? шүү. Яриа чинь зүгээр сонсогдож байна. Надад сая миний яриасан зөв юм болов. Зүгээр. Зүгээр та өөрийнхөө асуудлаа ярьж болно. Тийм үү. За тэгэхээр эхнэр нь ер нь бол өөртөө ойртуулахгүй байгаа юм байна шүү дээ. Сарын өмнөөс. Тэгээд бүх зүйл дээр одоо нэг бүх төр би олдог гэхдээ угаасаа эрэгтэй хүмүүс олох ёстой. Тэгээд яг тэгээд бүх зүйлэн таминарын энэ карт хэрэглээрээ ингэж яваарай гэсээр байгаа. Тэгсэн чинь саяхан ийм хөө асуудал үүсэхгүй юу? Одоо тэгээд энэ асуудлаа яаж шийдэх гэж бодож байна? Яаж шийдвэл зүгээр хаа гэж бодож байна? Энэ асуудлыг. Энэ асуудал нэг амар хол сонсоод байна. За. Одоо тэгээд яг эдийн 30 эд настай бүсгүй одоо та бол одоо ямар нэг байдлаар мөнгө төгрөг элдвэн зэмар нь бол дутаагаагүй гэж үзэж байгаа юм. Гэтэл яг юунаас болов гэж бодож байна? Яг дутаахгүй л хамаагүй л нөгөө. Тийм. Хамгийн гол нь миний юу үзлээ яагаад ингэж өнөөдөр ингэж өрөхгүй ингэ байгаад байгаа болоо гэж бодоод ахгүй юу? Тэгээд удаа ингэж мөнгө тийм юм афароос хайраа ингэж хэлчихэд тийм удаа хайраа ойлоод нөгөө нэг өөдөн борооны ажиллаа хийя. Тэгэхээр нэг ганц хүүхдтэй болчих. Яг нэг хүн. Үгүй шин. Шалтгаан нь юунд байдаг юм бол та мэдсэн үү? Би зөндөө нэг асуух юм шүү дээ. Нөгөө та хараа яг үнэнгээл чи өөр хүнтэй болсон мó гэдэг. Уусаа яг юмштай хүн хідэж би өөр хүнтэй болцоо. Би чамаас нэг малхчина гэж хэлэхгүй баг. Тэнгуут нь яг хараад үзсэн шүү дээ. Тэнгуут нэг өөр хүнтэй болцсон байхад та. За одоо бол ямар нэгэн инги тгий одоо ингүүл дээр шийдэд бол хүрээгүй байх юм байна шүү. Хүрээгүй явж байгаа юм байна шүү тийм ээ. За холбогдсон баярлалаа танд. Тийм. За баяртай. Өчиг сайхан гүйлээрээ та. За тэгэд яа харахгүй л дээ тэгэл яг тааж мэтгэд хэцүү л дээ тийм ээ. Тийм. Уул нь бол одоо саяны сонсогчийн хувьд бол яг эд сайхан 35 нас гэдэг чинь юу вэ? Стайл л нөгөө жуунуулаа тий. Амьдралын хамтыг үзчихсэн одоо хийж бүтээ одоо ингээд бүр яг гоё хид халах хүн байх хэвээр нас шүү дээ. Гэтэл тиймдээс ингээд үйл болцол үүсээд ингэж ин гэдэг бол олон амьдралд би хамгийн гол нь зүгээр гэр бүл хоорондоо сайхан яриад нийлээ суусан шигээ ярихгүйгээр салж болохгүй. Салахтаа хүртэл яриад ч болтгоо салаад уучраа ойлголцоосоо л гэж би хүсдэг байхгүй тий. Тэгэхээр ярилцах хэрэгтэй. Салахаа хүрэл хизээч хааж салчих хэрэгсэл байгаа шүү дээ. Тийм тэгэхээр салахгүй тулд амьдралаа авч бүхлэхийн тулд ярилцгал хэрэгтэй гэж би бодох юм. Тийм тэгээд угаасаа л яг яа харахгүй хэрвээ одоо ихнэр нь тэ ойртоос цааргалаад холдоод байгаа бол магадгүй бас за яагаад баг хүнтэй болцсон юм болов уу гэж бодгоос илүү магадгүй энэ хүнд өдөр тутмынх нь ажил хийдгүү гэр орондоо одоо үр хүүхдээ хараа суудаг ч гэсэн ачаалал маш их авч байгаа шүү дээ. Үр хүүхдээ асран, хоол унд, хувц хоноргоо ах гэд ээж хүний ажил одоо эхнэр хүний ажил дуустдаг байхгүй маш олон зүйлийг бид нар мэддэг шүү дээ. Тийм. Орой очин гэр жоохон тийм юм бол өдөржингөө гэртээ ээж гэр орноо цэвэрлж болтгоо мөхөд гэтэл тэр хүмүүхтэй өдөрт хэдэн удаа гэрээ цэвэрлж хэдэн удаа гэрээ хүүхдүүд буулгаж хин тийм ээ. Нэгдүгээр тэр хоёрдугаарт нөгөө анх одоо хамгийн гоё залуутай хамгийн тааламж нийлэмжтэй хүнтэйгэл гэр бүл боллоо гэж сууж байгаа шүү дээ тийм. Гэтэ нөгөө гоё харагдах байдал нь нөхөр нь өөрөө бие авч явах эсвэл эхнэрээ сайхан өнгөж тордох
чаддгүй маа гэд ядчил сэтгэл санаахаа өргөд дэмжээд ингээ сайхан байх. Энэ үүргээ баг багаар өдрөөр сарсараар жилээр алдаад нөгөө нэг гоё бодож төсөөлж исэн залуу нь биш болоо л гэдэг юм шиг байгаа өдрөөр. Яг Нөгөө гоё харж исэн залуу нь биш зү байдг л нэг гэрийнхээ ажил дарагдсан ч үгүй сүр сүлдгүү болсон бусадтай харьцуулахад нэг номоо дороо болж харагдах энэ байдлыг бас ирчүүд өөрөөсөө анзаармаар юм шиг байна. Яг. Эхнэрээ байлдан дагуулж авч суусан юм бол амьдралаа тэр чигээр нь баатар шиг биш юм а гэхэд гэрийн эзэн шиг яг эхнэртэй таалагддаг. Яг тэр орон зай харагдсан өнцгөл битий алдаасаа гэж би бас боддог байхгүй тийм. Тэгээ ялангуяа эмгтэй хүн гэдэг чинь одоо ингээл халуун дулаахан яг сайхан тий хостойгоо нөхөртөөгөө найз залуутайгаа болцож яваал ингээл халуухан учрлууд үнэхээр гоё л тоо. Тэгээ яг харахгүй хүүхд гараа тэр нь төрөө тэр нь 1 2 3 төрн тий. Тэр болгонд л эмгтэй хүний биеийн хаа галбир бүх зүйл ингэж өөрчлөгдөж өмнөшгөө болдоггүй шүү дээ тий. Тэр болгон дээр сэтгэлийн бас үнэхээр том хүнд одоо юу гэдэг юм бэ? За гудамжинд явж байгаа 18-тай эмэгтэйтэй ч юм уу те 20 эдтэй хүүхэд гаргаагүй эмэгтэйгийн бие өөрийнхөө биетэйгээ ч юм харьцуулдаг тийм эмэгтэй үний л натурал зан юм шиг байна. Өмнөх шиг харагдахгүй яг хүснээрээ одоо өмсөжсэн джинс рүү орохгүй ч юм уу те одоо яг л бүслэгийн тойрог яг өмнөх шиг байхгүй гэх болгонд ч л нөгөө нэг өөртөө итгэл нь унжээдэг байхгүй. Тэр болгоныг ирчүүд маань те хань ижлүүд нь анзаарч байгаасаа тэр болгонд нь их нэртэй дэм тус болгож магтаж байгаасаа эсвэл зүгээр л анзаарахгүй юм шиг байчаасаа ч гэдэг юм уу тий. Одоо нөгөө уучлаарай яриаг басилчлаа. Нөгөө яг төрсний дараах бие гормоны өөрчлөлтүүд гэдэг чинь шүү дээ тий. Хөвлийн хийсэг унжих. Язралтууд нь ингээ байж идэг. Эсвэл кесар хагалгаа хийсэн бол сорин үлдсэн байдаг ч юм уу тий. Энэ болгоос би эмэгтэй хүмүүсийг хизээж битгий хүний өмнө энэ байдлаас ичээсэй гэж боддог шүү дээ. Энд чи одоо юу гэсэн үг юм? Байгальд ихээс заяаш төрсөн үүргээг үүсдэг ч гэсэн тий. Бүхэл бүтэн амьдрал тээж яваад ингээ гаргацсан. Энийг одоо нөхөр нь буюу гэр бүлийн хүн эсвэл гэр бүл болоогүй ч үлээ гэсэн тэр хайртай хүн нь ойлгохгүй тэр үнийг одоо илүү дутуу гоочилж ихс чинь гэдэг бол үнэхээр хэцүү байхгүй. Тэр бол тийм одоо магадгүй тэрнээсээ санаа зовж байгаа бүсгүүчүүд байдаг. Санаа зовох ямар ч шаардлага. Тэр энэ амьдралын төлөө чиний таны үр өдмийг үлдээхийн төлөө тийм болчихсон юм шүү дээ. Ямар сайн дээ. Одоо ямар өөрийнхөө муугаас болж тийм болсон юм бол байхгүй шүү дээ. Нэмэгтэй өнгөт чи өөрөө асар гой гайхамшигт бүтээл шүү дээ. Гайхамшиг өөр дотроо хөвлий дотроо бүтээгээд төрүүлж яадаг те. Тэгэхээр тийм зүйлээс битгий санаа зовсон. Ялангуяа одоо ингээд наачиг ингээд олон төрөлт одоо төрчихсөн те эмэгтэйчүүд маань яг төрхийн дараахан ч юм уу төрснийхээ дараа ингээд нөхөртөөгөө найз залуутайгаа ингээд дотн харилцаанд орохоос нэлийн жоохон цааргалдаг жирэгдэг болчихдог байхгүй яана одоо яг нөгөө зүйл минь мэдрэмж минь сул байх үедээ сул мэдрэмж өгөхгүй дээ ч юм уу те намайг яаж таашааж байгаа бол тий одоо энэ хүн юу гэж бодож байгаа бол нэг автоматар л ингэж бодоод идэх. Тэгэхээр тэр зүйлүүдийг бас нэг одоо юу гэдгийг сэтгэл зүйд аяйгүй хортоолтой. Тэгэхээр болж л өөрийгөө маш их хайрлаад эхнэрээ бас хайрлаж дэмнэрээ яг ялангуяа төрснийхэн дараа гэж ирчүүдтэй таасаа хэлий да тийм ээ. За дараагийн чиний загтал дөрөв уншаад ясна тэргээ дуусгах байлаа. За тэгээ. За эхлээд хоёлоо хамтран ажиллагч байгууллагад танилцуулаад гэх юм. За. Яг л хайр шиг маскулан. За маскулан гэдэг энэ бэлэвч юм билээ шүү дээ тий өчигдөр танилцуулсан. Тэгээд Герман улсад анх үүсгэн байгуулагдсан 86 онд үүсгэн байгуулагдсан 30 гаруй жилийн түүхтэй маскулан брэндийг танилцуулж байна. 9 төрлийн бэлэвч байгаа. 5 төрлийн чийгшүүлэгч энэ бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж байгаа юм байна. Монгол импекс концернаас. Дэлхийн 60 гаруй улсад энэ маскулан гэдэг энэ бэлэвч одоо өргөн одоо нийтийн хэрэглэгддэг гинэ. Тэгээд мэдээж Германд үйлдвэрлэгдсэн герман стандарттай. Тэгээд 3 төрөл бүрийн хайрцагын дотор 3 ширхгээр 10 ширхгээр гэсэн савлгаатай зарагдаж байгаа юм билээ. Тийм. Тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг 1819-23 гэсэн дугаараас аваарай. Тэгээд бүх юмын сангуудаар хүргэлтээр болон City Pharmacy гэмээр судалдан авах боломжтой. Мөн CUGS 25 номин Walmart, Overage Supermarket, Costco, Banana Mall эдгээр сүлжээ дэлгүүр болон онлайн шопоор худалдаалагдаж байгаа юм шүү. Энд бас нэг гоё юм биш үү? Гоё ихчжээ. Хосын харилцаанд бол гоё л байх л да тийм мэдээж. Чийгшүүлэгчээс хамгийн онцгой нь халах мэдрэмж төрүүлдэг чийгшүүлэгч байна гинэ. За. Ингээд биедээ төрсний дараа тийм гоё халуун бүлийн тийм мэдрэмж төрүүлдэг чийгшүүлэгч.
Тэгэхээр чин дотны харьцаанд орох үед энэ нөгөө тааламжтай тий эмгтээч вэ эрэгтэйч вэ хоёр биенээсээ санаа зовох энэ асуудалгүй болгох тийм халуун мэдрэмж төрүүлдэг дулаахан тийм одоо найрлагатай чигшүүлэгч бас байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр чин таашаалыг одоо маш их нэмэгдүүлэх нь шүү дээ. Яг тэгэхээр эрүүл бас нэг бас хамгаалалтай харилцааг үсэх юм болов л те. Маскуланыг авч хэрэглэх нь байна. За яг л хайр шиг маскуланда баярлаа. За баярлаа. За одоо 2 дахь захиагаа үргэе тийм ээ. За тэгээ. За 2 дахь захиа маань болохоор эмэгтэй хүнээс ирсэн захиа байгаа. За. Сайн байцгаана уу? Танаа радиогийн хүний л амьдрал нэвтрүүлгээр янз бүрийн л хүнд хэцүү асуудлын тухай ярилцах юм аа. Би ч гэсэн нэг өөрийнхөө асуудлыг бичгээр шийдээд бичиж сууна. Би нөхөртөөгөө суугаад 12 жил болж байна. Одоо 2 охин, 1 хүүтэй болсон сайхан гэр бүл. Бид анх танилцахад би дөнгөж 18 настай. Охин биеэрээ байлаа. Үерхэж эхлээд л нөхөр минь намайг хүсэж дотн харилцаанд орохыг гуйхад нь би ч жил гарan гүрийж байхад охин бие түүнд өгчүүлээ. Ингээд л удалгүй бид анхны хүүхдээ олж хурмаа хийж тусдаа гарan амьдрал мөрөөдлийн юм шиг л үргэлжилсэн. Тусдаа гарсан анхны жил баг өдөр бүр л нөхөр минь намайг хүсэмжилж дотн харилцаанд ордог байв. 2 дахь хүүхэд төрсний дараа давтамж арай буурч 7 хоногор яригддаг боллоо. Харин 3 дахь хүүхэд төрсний дараа бүрч багсаж сардаа 3-аас 4-өөс хэтэрхэ байцсан. Сүүлргээ бүрч багсаж сардаа 1 удаа дотн харилцаанд оруулах юм болсон. Уг нь өмнө нөхөр минь хүсээд намайг өдөж хоргоодог байсан бол одоо би л өдөж хоргоно. Тэгээд ч амжилт олохгүй янз бүрийн шалтгаан тоочоод унтаад өгнө. Би ч одоо бүр гайхшаа бараад байна. Би бол өөрийгөө оргил үедээ яваа эмэгтэй гэж боддог. Би хаагаач аятайхан авч явдаг л та. 3 төрсөн гэд өөрийгөө хаяагүй. Ажлын газрын залуучууд маань хаяа намайг өдөж шохоорхож байгаа нь илт байдаг. Бүх асуудал нь манай нөхөртөл байх шиг байна. Нөхөр маань өөр хүнтэй болсон юм уу эсвэл бүр бэлгийн сулралтай болсон байж ч магадгүй. Хэрэг бэлгийн сулрал бол эмчлэгдэх юм болов уу? Би ингээд 30 наснда гэлмаа болох гэж үү? 30 настай. Нөхөр нь тэгж бас 30 гаруй насны явах юм шүү дээ. Тийм. Тэгэхээр ийм цагтл ирсэн байна. За энэ бол ёстой бас сонирхолтой шүү тий. За тэгэхээр манайхаа одоо холбогдоод ороод ирж болно. Яг цагтл уншиж хахад орж ирээд тахт би ингээд дедлайныг авсан. Тэгэл байх. Энэ тэгээд 3 хүүхэд төрсний дараа эхнэрээ хүслэмжлэхээ болчихсон юм болов уу гэж би загтлаас ойлголоо. Нэг ийм кейс байсан л та. Одоо манай гадаад найз тохиолдчихсэн. За. Юу болсон бэ гэсэн чинь гадаад чинь одоо эмэгтэй хүнийг төрөхт нь за энэ дугаарыг аваад. За тэгээд. Эмжэл радио толгойсон байна. Чимэн дээ. Байна холбогдсон байна. За. Та спикер Bluetooth-ээр жихвчээр яриад байна уу? Яриа чинь айгүй тийм давхар чимээтэй орж ирээд шүү. Машинха Ямар юм тоолбохгүйгээр шууд утсаараа шууд ярмаар байна. Тэгвэл илүү тод мэдээлэл авна. Та Bluetooth-ээр унтраач. Нэмэргүй байна. Bluetooth-ээр унтраасан уу? онтраач. За жихвчтэй байгуул тэрийгэ болиулаарай. Шууд л зүгээр ярмаар шүү. Спикер дээр ярих. За салгая да. Боломжгүй байх гэдэг шүү. За авчлаа. За. Үнэхээр яг төвхтэй байхгүй. Тийм төвхтэй. Бит хоёр төвхтэй дээрээс нь энэ цаг минутанд энэ чих 50 сонсож байгаа олон хүн байгаа. Олон 100 мянган хүн байгаа. Тэгэхээр энэ болгоныгоо бас хүндлэх хэрэгтэй. Холбогдож байгаа хүмүүсээ бол та Bluetooth чихвч одоо спикер болон радио унтраагаад олгуулаарай. Дахиад нэг сонсогч авах юм. Эмжэл радио холбогдсон байна. Сайн байна. За чимэн дээ. Сайн захиаллаа тий. Тэрний эргэн тойронд таны амьдралд өөрт нь ийм юм тохиолдож байв уу? Ямар шийдвэр гаргаж байв? Бас саний захиалтай адилхан 30-д тэгтээ би хад нэг 3-4 хийдэг л дээ. За. Тэгтээ би өөрийгөө бас бэлгийн сулралтай болсон болов уу гэж бас бодоод байгаа. Тэгтээ би нэг ганц хоёр пэсэр яваад байгаа нэг юм байдаг штэ. Ааха. Яг тэрийг ууж утсан.
Өөрөө чинь хос бол таныг хүсэмжлээд байгаа юм ба штэ тийм ээ. Тэгэхэд танд болохоор тийм одоо цааргалаад байдаг нэг ингээд нэг л Яг заримдаа ядарсан үед бол ядарсан үед бол чи мэдэн төрдгөө л дээ. Тэгээд ядраад байна гэж хэлчихдэг. Яг ингэхдээ юм бол хүсэл юм шиг байгаа тэгэл. Тэгээд заримдаа би бас хүсэхээр манай эхнэр бас юм нэрсэн ч гэдэг эсвэл хийхгүй л гэдэг юм тэгэл яах юм гэдэггүй байна. Гэхдээ яг зүгээр эрэгтэй хүнд бол бэлгийн тийм сулрал бол байдаг шүү. Янз бүрээр харна. Та өөрөө хэдийн насны төлөөлөл байгаа л? Би яг саний цагтын залуутай яг 30 гаруй. Ер нь тэгээд энэ асуудлууд бол за ажлын ачаалал цаг наргүй байх асуудал нэгдүгээрт нөлөөлөх нь ойлгомжтой тийм ээ. Тийм би нөгөө уурхад ажилладаг байсан. Зөв. 14 оноо тэгээд яг 14 хоногт ирээд яг тэр үедээ бол амар хүсдэг. Тэгээ 14 хоног явцсан бол нэг 2 хийж байгаа. Тэр гэхдээ эхнийхээ хийчихэд нэлээд удаан тасамжтай. Тэгэхээр би ажлын онцгоос болдгоо л гэж бодоод байгаа. Нөлөөлөх юм байлгүй л яг тодорхой хэмжээгээр. Тийм байгаа. Тий. Уусан бол уурхад орохоос өмнө бол атар байлаа шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Энэ байдал эхнэртэн тэгээд яаж нөлөөлж байна? Эхнэртэн эндээс ямар нэгэн байдлаар одоо эсрэгцэл үүсэх одоо ямар нэг юм байдаг юм болов уу? Одоо мэдгүй хааш нь хуурал идэх. Тэгээ бодоод одоо бас одоо тийм байдаг л байна. Та хоёр дундаасаа хүүхэдтэй юу? Хүүхдээ би чинь 4 хүүхэдтэй. Зөв. Би чинь 2 хүүхэдтэй болохоор яг төрж явахт нь яг орж исэн. Яг тийм нөлөөлдөг мэдэхгүй байна. Атад бол нэг хайртай нөлөөлөв шүү. Яг явцсан дунд яаж юм мэдэхгүй байна. Тэгээ би хэтэрхий хувийн шинжтэй юм асууж магадгүй. Та гэрээсээ хол 14 хоног уурхаа дээр байхад их хүсээд ингээд айгүй өгүүлээд байгаа мөртлөө яг ирэхээр эхнэртээ 14 хоногт 2 удаа хийж ийн гэхээр та өөрөө эхнэрээ хүсэхгүй болцсон байх юм сэтгэл зүйн юм байх шалтгаан бий болов юу гэж бодож байна? Одоо яг санагдахгүй наа. Зарим үед бол хүсэхгүй байна л та. Тэгээд тэр нь болохоор эмэгтэй хүнээсээ бас хандлагаас нь л болох гэдэг байна. Тэгээд ер нь бол заримдаа өөрөө хүсэхгүй жаахт нь би хийсэн юм шиг санагдахгүй байна л та. Тэгээд мэдгүй яг. За тэгэхээр одоо яг энэ асуудлаа одоо тэгэхээр ер нь өөрөө болохоор яг яаж шийдсэн зөв гэж бодож байна. Яг энэний талаар ямар арга хэмжээ авъя гэж бодож байна. Би болохоор яг бэлгийн сулралтай болж байгаа юм болов уу гэж бодоод юм авч ууслаа та. За. Тэгээд бас айхтар нөлөө бас байдгүй байлээ. Тэгээд яг сайн судалцаагаар юм авахгүй зүгээр зараар орсон юм авахаар бодлоо юм биш. Улам удаад байгаа юм уу гэж бодоод байгаа бэ. Зөв. Тийм бас хамаагүй тийм юмд итгээд тийм ээ. Тий наачаас нарийн нандин шал өөр даавар гормоны асуудал болохоор тэр байдал руугаа бас буруу зүйл шийдвэр гаргачихгүй сайн судалж үзээрэй та. За холбогсонд баярлалаа. Үчиг сайхан өнгөрүүлээрэй. За гэр бүлд наад жаргал хүсье. За тэгээ түрүүн би яг юу ярих гэсэн мэхээр манай тэр гадаад найз 2-3 удаагийн төрөлтөөр ингээд нөхөр нь ингээд төрж явах үйл явцыг бүр ингээд харчаад тэрний дараахнаас ингээд сэлсэлсэн борц. Дурн ингээд буураад ерөөсөө ойртохыг хүсгээ айц гэж байгаа. Тэгээд ярилцаад асуусан чинь би харцсан учраас ингээд жоохон дур буцаа гэж хэлсэн. Нэг сэтгэхүйд нэг юм бас орчихсон юм тийм тий. За. Хэмжээл радио холбогдсон байна. Хасаа мэдээ. За чимдээ. За танд ийм асуудал тулгарч байна уу? Зөндөө. За. Арайхан таны гадна шум ямар их юм бэ? За уучлаарай надад бас арай л байна одоо юу яах чихэн дээр ингээд бичигнэ шуугаад байна шүү. За тэгэхээр одоо бол нэлийн их асуудалтай л хүн байна маш их хэл гэж байна. Ярих юм их л байсан баг. Та магадгүй одоо давдаг давхцахгүй бол орчны шуум, чихвч Bluetooth бүх юмаа салгаад шууд утсаараа холбогдож ярих гэж орж ирээрэй гэж хүсэж байна. Яг ер нь бол манахаар шууд ингээд эфирээр орж ирж байгаа хүмүүс
дөрмөөс мэдээд идэх та тийм. Тэгмэр тийм. Спикерээ, блютуthээ бүх зүйлээ ингээ унтраагаад, радиогоо унтраагаад орж ирэхгүй болохоор арт талынх нь ингээд дуу аваа айгүй сонсогдож ингээ шууган гараад айгүй төрт идэх тийм. Тэгэхээр болж бол холбогдож байгаа бол салгаад орж ирж байгаарэ. За. MJL радио. сайн нөхөр нөө. За. За танд ямар асуудал байна? За орой минь. Та бүхэнд орой минь хүргэе. За баярлалаа танд орой минь хүргэе. За. Ийм асуудал болохоор За сонсъё. Одоо сайн цаапаа яасан шүү дээ. Тийм. Би бас нэг ажил нэг 14-28 өгөхгүй. За. Тэгээ манай экстремал. Нийтдээ юу яадаг вэ? Одоо наваа хурц яа гамд шигтэй ажил баяна. Энэ жагтаа бол. За, ерөөсөө За ерөөсөө айгүй тод сонсогдохгүй шүү. Артлынхын дуу аваа байсаар байна. За, салхатлаа уучлаарай. За саяны сонсч одоо хоёр орж ирлээ. Юу блютуthээр яриад байна уу, чихвчээр яриад байна уу? Яг нэг тийм тод юу орж ирэхгүй, юу ярьж байгаа нь сонсогдохгүй байна. За. Манайхан холбогдож байгаа бол одоо энэ байдлуудаа засмаар байна. Хайрын цаг тийм ээ. За одоо ингээд одоо л дуудлага авахгүй. Тэгэхээр ямар таа ч ингээ хоёр захиа хүргэсэн байгаа хүний л амьдралтэй хүний л амьдрал болохоор яг болдог тулгардаг асуудлуудын талаар захиа бичиж явуулсан сонсогчдод маш их баярлалаа. За. Ерөнхийдөө өнөөдрийн уншсан энэ хоёр захиа нэг нь бараг 50 насны төлөөлөл эрэгтэй хүн. Нэг нь одоо 30-аад насны бүсгүй хүний загтал байлаа шүү дээ. Тэгээ миний хувьд болохоор ингэж Монгол ирчүүдийн нэг 50 хүрчээрээ ч юм уу те. За би ч асуудахгүй хүрнэ л дээ угаасаа. Тэгээ нөгөө их нийтлэг нь одоо нэг тийм хүн тарагдах байдал нь жоохон хижээл насны болоо те. Гийцэн нүнждэг ч юм уу, арьсан суларчдаг ч юм уу те. Одоо нэг бүдүүн нэг тийм жоохон нэг тиймэрхүү болцоод болов те. Тэгэхээр би бас ирчүүдийг эрүүл байгаа чи. Би хаа хөдөлгөөнтэй байгаа чи. Тийм царай зүс тэр элдөнзийн нам төрхөн дээрээ бас айтайхан байж. Тэгээд тэр ирч хүчтэй амьдрал чинь ахаач хашаа өчнүүн жил амьдрах сайхан нас баг чинь. Энэ сайхан насыг бас ирч хүчтэй бүрэн дүрм байлгаач гэж бас хүсмэл өгдөө. Тийм тэгээ хасуудаа гэж хэлэхэд бас хамгийн гол нь бие биентэйгээ ойлголцох ярилцах шүү. Тийм ялангуяа бас нөгөө бүсгүүчүүдээс хэлэхэд нөхөртөө гоё харагдах хэрэгтэй. Өөртөө ихлэ таалагдах хэрэгтэй. Өөртөө гоё таалагдаад дараа нөхөртөө таалагдах. Одоо мэдээж бүсгүүчүүд маань зөндөө их ажлын ачаалтай амьдралын асуудлуудыг нөхөртөө хэлдэг нь ч би хэлдэг хүн ч байгаа шүү дээ. Дотроо шаналал явж идэг бүсгүүчүүд маань. Тэгэхээр сайн ярилцаад гоё ямар хөөрхөн охин байсан. Яасан сайхан бүсгүйсэн тэр хിവэрэ. Магадгүй тэр ирж юм тэр юу алдчихсан бол тэр лүгөө буцаж хурдан ороорой тий. Нөхөрөө гоё өөртөө татаад хүслийг бадраагаад ингээд гоё. Тэр нөгөө хийдэг цөөхөн хитэн тоо толгоогоо ойртуулж хугацааг нь ойртуулж тэ тэр жаргалын амтаг бас сайхан мэдрээсэй л гэж хүсэж байна. Үнэн. За тэгээд сонсогч таач гэсэн өөр тохиолдсон насан туршидтын асуудлын тухай бидэнд бичиж явуулахыг хүсвэл arumbelэг@mjlradio.com маягаар явуулаарай. Дахин хэлье. arumbelэг@mjlradio.com маягаар явуулж болно шүү. За тэгээ энэ хүрээд манай өнөөдрийн унтлагын өрөө нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Хамтран хөтлөгч уугнаадаа баярлалаа. Баярлалаа. За тэгээ та бүхэндээ маргааш бид хоёр хувийн эфирээр одоо буцаад уулзнаа. Тэгэхээр та бүхэн өчиг сайхан өнгөрүүлээрэ сайхан амарцгаагаарай. За баяртай манайхаа сайхан амарцгаагаарай.